Hi. Өнөөдөр 26 оны 1 сарын 22-нд би шүүх шинжилгээний ерөнхий газар дээр ирсэн байна. Шүүх шинжилгээний ерөнхий газар сэтгэгчч бүжигчтэйгээ уулзахнаа. Шүүх цагдаагийн сэтгэгчийг сонгож байгаа хүмүүс байвал энэ дугаар тахаалаа хандуулаарай. Hi, бүжигч. За, сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн явж гин үү? Сайн. За, шүүх шинжилгээний ерөнхий газарт ажилладаг. Сэтгэл зүйч Пүрвцэрэн. За, энэ бол миний офис. Тусгаарлах шаардлагатай болсон учраас үүн дотроод нэг жоохон зохион байгуулалтын юмнууд бол хийсэн. Энэ хэсэгт бол нэг жижигхэн юм галтгооны хэсэг, эндээ ингээд нэг жоохон офист суух хэсэг. За, энэ хэсэг болохоор одоо манайд ийм гоё массажны сандал идэг. За, манай энэхүү сандал ер нь бол бас их гоё олон тохиргоотой. Тэгээд дээрээс нь нуруу олон яг нэг энэ шилдний арын хэсгээс бас айгүй сайхан ийм нөгөө дулааны имчилгээ бас хийдэг. Тэгэхээр нөгөө булчин суулгахад бас айгүй нэмэртэй. Тэгээд нөгөө нуруу хэсгийн одоо булчингуудыг суулгахад бас их нэмэр болдог. Тэгээд зарим нэг үйлчлүүлэгчнэр дээр бас алпаагчдаа бас энийг ашигладаг. Тэгээд нөгөө хүмүүсийн маань бас ийм тав тухтай байдлыг бодоод гээд хөшиг хийчихсэн. Тэгээд энэ хэсэг маань энүүгээрээ тусгаарлагдчихж байгаа. Яг хав энэ дээр нөгөө хөвтж агаад магадгүй нэг нөгөө одоо нүдэ айнаад тэ нөгөө унтаж амрах гад чадахгүй байгаад ах юм бол энэ дээр нэг юм амьсгалын дасгалын зааварчилгаа тэ булчин суулгах дасгалын юм зааварчилгааг гэд нэг жижигхэн маркер тавьсан байгаад байгаа юм. За тэгээ энэ хэсэг маань энэгээр тусгаарлагдчихж байгаа. За манай энэ хэсэг болохоор зөвлөгөөний өрөө. Вау. Үхүү. Харин тэгээд ямар ч байсан би 24 оны 7 сард яг шүүх шинжилгээний ерхий газар ирсэн. Тэгээд ирснээс хойш бас яг нөгөө зөвлөгөө рүү илүү их ингэж чиглэж ажиллаж байсан учраас зөвлөгөөний өрөөг бас илүү гоё тав тухтай үйлчлүүлэгч хүлээж авахд бас илүү гоё ойлгоё гэж бодоод тэг мэдээж нөгөө зарим одоо энэ тав тухтай байхад шаардлагатай энэ зүйлүүдийг бол мэдээж манай байгууллагын бас хангаж өгсөн. За сүүлд мэргэжлийн хүмүүс байгаагийнхаас бас хэдэн хэрэглэгдэхүүн болон нэлээд олон зүйлүүдийг бол нэмсэн байгаа. Үүн дээр бол мэдээж нөгөө илс за илүү их нөгөө төвшөлттэй хүмүүс дээрээ илүү их ашигладаг. За нөгөө ярилцлагынхаа үед бас илүү нарийн тайлбарсан дээр авах гэж бодож байна. Манай дээр бол нэлээд одоо сэтгэл готролтой, төвшөлттэй, сэтгэл санааны хамралтай хүмүүс нэлээд их ирдэг учраас одоо яг илстэй ажиллах бас шаардлагууд бас гардаг. Мэдээж насанд хүрэгчдээр дээрээс нь хүүхдүүд дээр бас ажиллахад маш их тустай байдаг. За ийшээгээ ингэж аавал нөгөө элснтэйгээ ажиллах ойр зургийн хэрэглэгдэхүүнүүд маань бас энд ингэ байрлаж байгаа. Тэгээд нөгөө хүүхдүүд маань элсээ цэвэрсний дараа яг хэмжээнээс өөрсдөө ингээд нөгөө сонгоод сэтгэл зүйчин чиглүүлээд одоо элсэн дээрээ тоглоомоо байрлуулад тоглоод ингэдэг учраас энэ дээр ингээд нүдэнд нь харагдахаар ингээд бэлдэж тавьсан байгаа. За манай дээр яг энэ нөгөө VR-ийн бас юм төхөөрөмж өгдөг. Тухайн төхөөрөмж нь болохоор нөгөө яг дотроо ийм тайвшруулах манад зориулагдаад тайвшруулах юм тохиргоог бий болгоод тэгээд энэ VR-ийн төхөөрөмж асаагаад тухайн одоо бас л төвшөлттэй готролтой хүмүүс дээрээ бас ашиглах боломжтой ийм төхөөрөмж бас байгаа. За альфа стим бол бас байдаг. За альфа стимийн талаар та нар маань хэр сайн бас мэдэх бол ямар ч байсан альфа стим бол энэ нөгөө одоо хамгийн амархнаар бол цахилгаан имчилгээ гэсэн үг. Тэгээд нөгөө цахилгаанаар дамжуулаад тархинд бол ингээд зочрол өгснөөр ер нь бол нойр одоо сайжирч байгаа гэдэг тийм судалгаанууд маш их байсан. Мэдээж үүн дээр бол нөгөө сэтгэл готрол төвшил одоо нойргуудл буурч байгаа гэдэг судалгаанууд яг альфа стимийг ашигласны дараах бол үр дүнгууд нэлээх байт юм билээ. Тэгэхээр албаагч дундаа бас энийг ашиглаж байгаа бас туршлага нэлээх байгаа даа. Тэгээд хэрэглэснээр хэрэглэсний дараах өмнөх болон дараах энэ үр нөлөөнүүд бас айгүй хөргөн гарч байгаа. Ягаад тэгэхээр энэ нь давуу тал нь нөгөө эмэм эмчилгээ биш. Яг цахилгаан эмчилгээ учраас бас айгүй юм ач холбогдолтой санагдсан. За сэтгэл зүйн зөвлөгөөний хэрэглэгдэхүүн гэдэг яг энэ дотроо миний хувьд болохоор нөгөө өөрийнхөө ашигладаг картуудаа бол хийсэн байгаа. Мэдээж нөгөө
хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэлөө гашуу за тэгээд одоо сэтгэл хөдлөл мэдрэмж илэрхийлэх юм картууд ойр зүрийн нөгөө гарт ашиглах юмнуудаа ер нь гарын доороо ингээ байлгуул илүү амар санагддаг. За энэ дээр мэдээж одоо хамгийн их түгээмэл ашигладаг та нар маань одоо ингэж ашигласаар байгаа тийм амар болтлоо л юм бол ашиглаж байна. Банхар карт за тэгээд гарын доор байж болохоор зарим нэг юм онцлогооны тестүүд те ийм за харандаа баал гих мэтчлээ иймэрхүү зүйлүүдээ ингээд бас л ингээ гарын доороо байрлуулсан. За тэгээ нөгөө энэ бас хөөрхөн зарим нэг хүүхдүүд дээр бас үлгэр зохиох те бусад юм дээр бас ашиглуул гэж бодоод хөөрхөн юм тоглоомнуудаа бас ингээд энтэй бас тавьсан байгаа. За энэ мэдээж ингээд баримлын шавар. За энд ингээд бас нэг ойр зургийн энийг яг нөгөө сэтгэл зүйчтэйгээ хамт явж байхдаа бид хоёр дайсаа бас авсан. Яг нөгөө энэний үзүүртэй нэг юм хөөрхөн одоо төмрөн юутай болохоор ингээд яг толгоороо орохоор бас айгүй нэг юм гоё амарч байгаа юм шиг тийм юутай юм билээ. Тэгэхээр яг энийг зарим нэг үед нэг амар ашиглаад байгаа юм байна байхгүй. За энэ болохоор нөгөө амьсгалын дасгал хийх тийм нөгөө өөрийгөө мэдрэх дасгал хийхэд энийг бас гээд ашиглаж байгаа. Ер нь бол 0.5 кг-тай тэгээд нөгөө хүн биш хөнгөн биш гэхдээ нэг юм өөрийгөө мэдрэхэд бас илүү тусалдаг. За тэгээ нөгөө зөөлөн стресс таалах юм болоод тий. За арт терапигийн тэгэл нэг юмнууд маань ер нь гарын дор байж байгаа гэсэн. За тэгээд үйлчлүүлэгч маань Инцун би Инцун. За тэгвэл хоёлаа ямар ч тач гол хэсэгтээ орё тий. За сэтгэлзүйчтэй бас миний урилгыг хүлээж авч Chanel маань орцож байгаад маш их баярлаа. 3 жилийн өмнө таныг гэмтлийн эмнэлгийн сэтгэлзүйч байхад хоёлаа бас ярилцлага хийжсэн тий. Одоо болохоор шүүх цагтаа дээр ирсэн байна. Тэгээд сонсоод бас вау ямар сонирхолтой юм бэ гэж бодож исэн. Та бас яаж энэ нөгөө нэг одоо transition те өөрчлөлтийн талаар өөрчлөлт хийсэн би. Өөрчлөлтөөсөө хоёлаа ихлий гэж бодож байна. Тийм бэлээ. Эмнэлэгт ажиллаж байх үед яг нөгөө нэг өвчтөн хүмүүстэй илүү ажиллаж исэн. Тэгээд нөгөө яг л нөгөө хүн осол гэмтэл ороод ирэхэд яг маргааш нь юм уу нөгөөдөр нь юм уу тэгэхэд хоногийн дараа сэтгэл зүйчтэй удаал уулзуулаад тухайн үед нь одоо тусламж үйлчлэгээ үзүүлсээр хагаад эмнэлгээс гаргаад явуулцдаг байсан. За мэдээж тодорхой хугацаанд нөгөө хямрал буураад хүн маань нэлээд хөөрхөн болоод юу н гардаг байсан. Яг тэгж санагдаж байгаа хгүй. Тэгээд нөгөө талаас нь болохоор яг нөгөө одоо шүүх шинжилгээний ерхий газрын ирэхээр хүмүүс маань яг нөгөө процессын дагуу бие эмчлүүлээд тий нэлээд одоо хөл дээрээ босох хэмжээний болоход ирэхээрээ шүүхийн асуудал руу ордог юм байна л да. Тэгээ нөгөө шүүхийн асуудал руу орохороо яг хэрэг дуусны дараа тий одоо хэрэг дууссан биш. Яг нөгөө бие нэг эмчлүүлээд нэг их айтайхан болцоодох гэдэг гээд ингээд явсаар байгаад ер нь бол нэг 6 сараас дээш гэдэг юм уу тий 3 сараас дээш хугацааны дараа ер нь сэтгэл санааны хохирлоо барагдуулмаар байна гэд ингээд эрэхтэй. За ялангуяа манай одоо сэтгэл санааны хохирол барагдуулж байгаа баг бол яг сэтгэл зүйчээс бүрдсэн юм баг байдаг. Тухайн баг болохоор шинж тэмдэг өндөртэй хүмүүсийг одоо нэлээд одоо асуудалтай байж болохоор тий хямрал өндөртэй байгаа хүмүүсийг ер нь сэтгэл зүйч рүү явуулдаг. Би яг тэрний одоо шинжилгээний дараах зөвлөгөө цэцлийн үйлчилгээнд дээр ажилладаг байхгүй. Тэгэхээр яагаад бас яг ийм юм бэ гэд үзэх юм бол ер нь яг оншилгоо бол яг энэ хүний хямрал ийм төвшөнд байна, энэ хүн ингэж хохирсон байна гэдгийг гаргаж өгнө. Мэдээж чухал ач холбогдолтой. Гэхдээ тухайн хүний амьдрал түүнээс хойш одоо хэр амьдралын чанартай байх вэ гэдэг нь бас их чухал байдаг гэж надад санагддаг. Тэгээд хөл дээрээ боссон ч гэсэн сэтгэл гутарсаар байгаад амьдралыг туулаад те нас урах юм уу яг яах юм гэдэг нь бас хэцүү. Тэгэхээр яг онцлогоонд орсны дараа шаардлагатай хүмүүс нь яг одоо над дээр ирээд нөгөө бас сэтгэл зүйч маань бас байдаг. Энд юу нь бол 2 сэтгэл зүйч ажилладаг. За тэгээд 2 сэтгэл зүйчийн маань аль нэг дээр ирээд одоо тусламж үйлчилгээ авахдаа ер нь бол удаан хугацаанд хоримтлагдсан мэдрэмж нэр ийм л ахтаа л гэж бүр үнэхээр бодсон. Яа тэгэхээр дандаа нөгөө галын фронт дээр эренгүүт би хүлээж авдаг байсан. Ингээд хугацаа алдаад эмнэлэгт магадгүй сэтгэл зүйчлэгээ аваагүй байжгаад ирэх хоёрын ялгаа бүр үнэхээр ялгаатай гэдэг. Тэгээ би бүр
илүү их ажиллагаатай гэдэг юм лээ гэж бодсон. Тэгээ ягаад тэгэхээр тухайн үед нөгөө эмнэлэг дээр байж хахад хэвтрээ байж хахад ингээ мэдрэмжийг нь илэрхийлүүлээд гадагшлуулаад нэг жоохон хямраад байсныг жоохон хөнгөлчгөр хүн ингээ цаашаа арай одоо амьдрах урам зориг гэдэг юм арай дээр болж байгаа байхгүй. Тэгээд ийшээ нөгөө тусламж үйлчлэгээ аваагүй байж хагаад ийшээ ороод ирэхээр бүр яг л ингээл л яг л тулцсан л явж байгаа л хэвээр ийшээ орж ирэх ингээд яг л дэлбэрэхэд билээ орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд бол нэлээд хүнд орж ирдэг. Дээрээс нь нөгөө удцсан 2-3 жилийн дараа ирж байгаа хэрэгүүд ч өөрөө бас ажиллахад бас л их ажиллагаа шаарддаг юм л. Яг сэтгэл зүйчээс илүү их одоо ур чадвар шаардна гэх үү. Ямар ч байсан нөгөө удаан хугацааны дахиад нөгөө хугацаа алдсан учраас дахиад удаан хугацаанд үйлчлэгийн үзүүлэх шаардлага үүсдэг гэх юм уу. Тэгэхээр тэрэн дээр бас нэлээд онцлогтой юм байна гэж би бол харж ирсэн. Гэхдээ мэдээж одоо эмнэлэг бол яхаа өөр нөгөө орчин нь эмнэлгийн орчин гэдгээр бас арай өөр. Гэхдээ мэдээж өөрийнхөө бодол санааг хэлдэг тий. Ингэмээр гэдгээ бол хэлдэг юм байсан бол одоо шүүх шинжилгээний байгууллага бол өөрөө одоо цагдаагийн байгууллага дээрээс нь яг юм босоо удирдлагатай. Мэдээж дарга юу хэлнэ тухайн зүйл дээр бас одоо заа гэж хэлнэ. Гэхдээ мэдээж нөгөө одоо өөрсдийнхөө ажил мэргэжилтэй холбоотой зүйл байвал бид нар үүн дээр бас өөрсдийн хэмжээнд ийм байна гэдэг ийм санаануудаа одоо хүргэдэг. Тэгээ бидний одоогийн ямар ч байсан байгаагаар одоо дарга нар маань бас ажил аягүй сайн ойлгодог. Тэгээд албаагчдын маань бас одоо сэтгэл зүйчлэгэнд хандж байгаа байдал бас аягүй сайн сайжирж байгаа болов гэж бас харж байгаа. Тэгэхээр нөгөө энд ирснийхаа дараа бол бас л албаагч болон одоо нөгөө сэтгэл санааны хохирол барагдуулж байгаа үйлчлүүлэгч рүү бас ингэж чиглэж ажиллаж байгаа. Тэр таны болохоор шүүх шинжилгээний эмнэлэг гэж хэлэх үү? Шүүх шинжилгээний ерхий газар. Шүүх шинжилгээний ерхий газар. Ер нь одоо хамгийн чухал гүйцэтгэж байгаа өөр болохоор сэтгэл зүйн зөвлөгөө болон сургалт үйлчилгээ гэж хэлж болох юм тийм. Тэгээ яг хамгийн чухал бас момент бол яг нөгөө бүх асуудал нь мэдээ шүүх дээр явж байгаа. Тэгээ шүүх дээр аль нь жин дарах вэ гэдгийг одоо энэ газарт байгаа, энэ дүгнэлт гаргаж байгаа энэ хүмүүс бас шийдэх тийм одоо чухал хариуцлагатай үүргээ гүйцэтгэдэг учраас энэ хүмүүсийн сэтгэл зүй бас өөртөө бас одоо эрүүлтэй байх нь бас их чухал гэдэг. Тэгээ үзэж харж байгаа зүйлүүд тэгээ ажиллаж байгаа энэ процесс нь хүртэл нэлээд жоохон хүнд байдаг учраас мэдээж хүн болсон хойно зав зүдрэх хэцүү хүнд юм гарна шүү дээ. Тийм болохоор бас албаагч гэдэг утгаараа тусламж үйлчилгээ үзүүлэхэд байнга бэлэн тийм ямар тусламж одоо авах шаардлагатай байна, сэтгэл зүйчийн зүгээс ямар дэмжлэг байна гэж энэ талаас илүү их ажиллах гэж бас баг ер нь судалгаа аваад судалгаан дээр нөлөөлөл ажил хийгээл тийм. Тэгээ нөлөөллийнхаа ажлын хүрээнд үйл ажиллагаагаа танилцуулаад гэх мэтэр жоохон юм хоёулах наага болохоор бас нөгөө хэр олон хүнд хүрч болох уу тийм. Ер нь бол сэтгэл зүйчийг бол 51 байх хэрэгтэй гэж үздэг шүү дээ. Тэгэхээр чинь манайд ч одоо яг албаагчд руу болон одоо үйлчлүүлэгч нар руу чиглэсэн 2 байна гэдэг маань өөрөө бас хэр цар хүрээнд ажиллаж чадах уу гэдэг маань бас харуулж байгаа. Гэхдээ ямар ч байсан цөөн гэж бодлогоогоор ажлаа аягүй сайн урагшлуулах хэрэгтэй л гэж боддог даа. Ер нь хаасаагүй л тийм байх та Монгол дээ. Одоо нөгөө манай эмнэлгийн сэтгэл зүйч нар чинь тэгэл хаана одоо ганц бүгд л гав ганцаараа л болно. Над яг тэгэр саний чинь саяхан бас нэг манай гэр бүл зүгээр нэг энгийн шүүхийн маягийн юм тохиолдсон байхгүй. Тэгэхэд ингээд зүгээр надаас мэдрэгсэн нөгөө нэг айдас нь амар хүндээс байхгүй юу вэ ч доо. Тэгэл одоо ингээд одоо магадгүй шүүх хурал болчих юм бол энэ хүн чинь явах боломжтой тий. Тэгэл яг тэгэхээр нөгөө нэг гэр бүлд мэдрэгдэх айдас тэгээ нөгөө хүн мэдрэгдэх айдас нь бүр амар зүгээр тийм амар сериусны хэрэг биш мөртлөө амар хүнд санагцсан байхгүй юу вэ ч тоо шүүх цагтаа гэхээр л бүр ингээл амар айц төрөөл яана одоо юу болчихгүй бол гээл те тэгдэм байлээ саний ярьсан чинь нэр бүр яг ингээд тулцсан хүмүүс орж ирж байгаа юм байна шүү дээ гэдгийг сонсоод бас вау. Тэгээ уус нөгөө яг хувь хүн нь өөрөө тэгж амар сэтгэл санааны хямралтайгаа учраас дагаад нөгөө эргэн тойронд байгаа тэр найз нөхөд гэр бүлийн хүмүүс нь ч гэсэн тэр хүний талаар санаа зовсон тий бас л болсон үйл явдалтай холбоотой зочирцсон иймэрхүү байдлууд бас аюу их л байгаа. Тэгэл яг тухайн үйлчлүүлэгч орж ирэнгүүт мэдээж ар гэрт нь заавал ингээд давхар зөвлөгөө өгөхгүй болохгүй тий. Тэгэл давхар ар гэрийг нь дуудаж оруулж ирэл зөвлөгөө өгвөл тиймэрхүү байдлаар явж байгаа. Тэгээ ер нь бол яг нөгөө зөвлөгөөний өрөөнд
ингээд одоо энгийн хувцастай байд юм уу гэж бас асуумаар л байгаа хэл та. Ер нь бол аль болохоор нөгөө сэтгэл зүйчийн дүрээр те ингээд байхыг бас хүсдэг. Яагаад тэгэхээр бид нар одоо нөгөө ажил мэргэжлийнхээ хувьд бол яг нөгөө цолтой формтой болсон. Одоо би энэ байгууллагад орсноос хойш цагдаагийн төслөгч болсон байхгүй. Тэгэхээр хувцас өмсөх ёстой. Дүрмтэй бас ингээд одоо тухайн байгууллагын соёл те ерөнхий юмыг дагж явах ёстой. Гэхдээ ямар ч байсан ажил мэргэжлийн онцлог гэдэг утгаараа би яг нөгөө юм сэтгэл зүйч дүрстэй ах хэвээр. Тэгэхээр яг нэг юм офис маркийн те чадхаараа ямар тач нөгөө энгийн байхыг аягүй хичээдэг. Тэгээ мэдээж бүр аль бие усны юм дээр бол бид нар дүрмт хувцаснуудаа өмснө. Тэгээд яг үүр гэрээ бол ажиллаад бол явна. Тийм бас их сонирхолтой аягүй гой салбар шиг санагцсан. Тэгээ ганцхан нөгөө одоо сэтгцэн шинжилгээ гэхгүй те энд одоо задлангийн эмч нар болон бусад одоо хэргийн газрын үзэлгээ ингээд маш олон төрлийн ингээд эцэг тогтоох шинжилгээ дээр гэхээр бас маш чухал албаагч нар байд юм байна гэж бас бодож ирсэн. Өмнө нь бас яг энэ талаар мэдээж шүүх хэмлэл гэдэг нэг юм ойлголтойгоо болохоос шинэ дотор яг ямар хүмүүс ажилтгийг яг яадын гэдэг талаар бас их мэдээлэл их багтаа байсан байлээ. Тэгээд мэдээж энэ салбар руу орсондоо бас маш их юм бахархалтай байгаа. Тэгээд нөгөө өмнө нь эмнэлгийн хувцас өмсөөл халаад өмсөж явж исэн бол ийшээ орж ирснийхаа дараа дүрмд хувцас өмсөнгөт. Өөх ямар сайн мэдрэмжээ гэлээ нөгөө яг л гэхдээ яг нөгөө бас л энд ирсний дараа өмнө 3 жилийн өмнө нөгөө ярилцлага өгч байхад хэлж исэн яг нэг юм байх ёстой газараа байгаа юм шиг тийм мэдрэмж бол байгаа. Тийм тэгэхээр яг л нөгөө хүрэх ёстой газараа байх ёстой газараа байна гэдэг чинь яг л энэ мэдрэмж хатаа гэсэн нэг тийм бодлоос байсан шүү. Тийм мэдрэмж бол байсан. Учир авч байгаа тийм. Тийм тийм болохоор ингэж байгаа л гарчин дөө ингэж байгаа л тэтгэврээ болгоод гэд ч юм уу тийм. Одоо яг үндэ тэтгэвэр яриул айгүй ойрхон байгаа шүү дээ. Намайг барыг 5 жил ажилласан. Барыг тэтгэврээ чинь бас улсад ажилласан жил чи болчих юм биш үү гэж бодож байгаа ч гэсэн. Ер нь бол их одоо орж ирж байгаа үйлчлүүлэгч болгоны асуудал аюул чухал эмзэг тийм хэцүү учраас илүү одоо сэтгэл зүйч ч гэсэн өөрийгөө илүү сайн мэрэгшүүлж илүү сайжрахын тулд байх ёстой болов гэл ер нь өөрхийн хэмжээнд бас аягүй хичээдгээ. Тий ядаж надтай уулзаад гарснаас хойш тий бас өөрчлөгдөөс хандлага нь мэдрэмж нь тий тэгээд нөгөө үндсэн яг мэрэгчлэнийхээ ур чадрыг сайжруулах тал дээр бас илүү сайн ажиллах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа шүү. Тасаа нөгөө нэг ер нь кейсүүд нэлээд хүнд орж ирдэг гэж хэлсэн шүү дээ. Танд тулгарсан ер нь хамгийн ер нь бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ? Эмнэлгийн сэтгэл зүйээс шууд шүүх рүү орж ирэх үед гайгүй байсан. Ер нь яг нөгөө өмнө нь ажиллаж исэн учраас те нөгөө өстөл дайны талбар гэдэг шиг гэмтэл дээр тэгэл хүлээ авах дээр нь оюутан байхасаа л цуснууд үзээл баг цустай толгоо угаагаал те ер нь л одоо энэ болгон амар юм хүн бэлтгэл шиг л аягүй санагдаж байгаа. Тэгээл нөгөө дараа нь хүний сэтгэл зүйтэй ажиллаад одоо би энд ажиллаж байгаа ч гэсэн бас бусад цагаараа нөгөө гэмтэлт эхлүүлсэн мөч дарагцсан хүмүүсийнхаа уулзалтыг бас хийдэг. Хийж байгаа урилгааныг удаа тэгээд орхиж чадахгүй болохгүй юм шиг бас юм санагдаад. Тэгэл өөрөө үргэлжлүүлээд бас явмаар санагдаад. Тэгээд ямар ч байсан тэр үйл ажиллагаагаа хүртэл хайж орхигдуулмаргүй байсан. Тэгэхээр амар бол яг юм эрсдэс өөрчлөлт бол биш. Гэхдээ угаасаа яг хүнд кейс авдаг гэсэн үү тийм нөгөө талаасаа одоо хүртэл ингээл янз бүрийн одоо тэг хүнд нөхцөл байдалтай кейс авч ийнө гэвэл бас тийм. Гэхдээ тэглээгээд нэг амар ингээл кейс болгоныг сонсоол хямраал гэдэг юм те хүн юм чинь бас хэцүү зүйлүүд бас байгаа шүү дээ. Гэмтэл дээр байж хахад бол яг нөгөө шар байшиндаа нэг амар юм хэцүү мэдрэмжүүдээ бол ингээд орхиод сурсан юм билий гэж бодсон. Яг энэ одоо 9-10 дахь жил рүүгээ орж байгаа хүний хувьд бол тэгээд тэгэхгүй бол яг нөгөө энд ярьж байгаа асуудлаа гэртээ авч очиод нэг л стрессцэн бачимцсан бохомдсон хүн байдаг байсан эхний жилүүдэд бол тэгэхээр ер нь нөгөө яван хүн айгүй их юм сурдаг бас өөрийгөө бас ойлгодог таньж мэддэг зохицуулж сурдаг юм болов уу гэж бас бодоод байгаа. Тийм тэгэхээр надад одоогор бол нэг тийм амар хэцүү аваа гэсэн юм бол ямар ч хийсэн байсангүй. Гэхдээ манай багш бол тэгжсэн ер нь хүнд кейс авах тусам ер нь хувь хүний яг ийм сэтгэл готрох байдал ер нь багасчдаг шүү гэд
яг тэгжсэн. Тэгээд өөрөө ч гэсэн бас илүү хүнд кейс авч ирсэн болохоор би бас нэрээ бас тийм да тий гэж бас бодож ирсэн. Тэг яг сонирхол ер нь ингээд нөгөө сэтгэл гутраал ийм юм байх болов гэж багшаас асуусан л та. Тэгсэн чинь багшаа хүнд кейс авах тусам ер нь нэг сэтгэл готрахаа болчихдгийг гэж цагсмагч маань хэлжсэн байхгүй. Тэгээд нэрээ бодоод байсан чинь тэгэл цаг хугацаанд бол нэг амар бүр ингээл амьдрал нураад ороод ирсэн юм шиг те. Амар тийм хэцүү санагдгаа ерөөсө болцсон шүү дээ. Тэ хүний амьдрал ийм байна. Гэхдээ яг нэг ийм хүний ийм хэцүү момент дээр бол те ямар ч байсан би байгаа гэж бодохоор бас нөгөө талаас амар чухал гэж бас боддгоо. Та сая нөгөө нэг мөч таригдсан хүмүүст одоо зориулж хийж байгаа бас бүлгийн зөвлөгөөний хатлаар төрсөн те. Тэрний талаар бас бид нарт бас тавчхан таавалцаач. Ер нь 2017 онд яг сэтгэл зүйч болоод гэмтэл дээр анх ирэхэд бол тэр үе хүртлээр ер нь мөч таригдсан кейсүүд бол олон кейсүүдийн хагалгаанд бол орж исэн. Тэгээд сэтгэл зүйч болсны дараа яг хагалгаанд орж исэн тэр одоо үйлчлүүлэгч маань яг миний сэтгэл зүйн үйлчлэгээний одоо үйлчлүүлэгч болж орж ирж байсан байхгүй. Тэгээд тэр бас амар юм сонирхолтой байсан. Тэгээд ер нь тэр цагаас хойш нийт одоо 35 6 удаагийн уулзалт бол бид нар хийсэн байна. Энэ Amputee Strong Mongolia гэд нэрлсэн. Тэгээд яг хүмүүс олон нийтэд бас мэдээлэл хүргэхийн тулд тэрэндээ тийм нэр өгсөн. Тэгээд ямар ч хэлсэн пэйж нэгээд энэ групп маань өөрөө хөлний холон гарных гэж хоёр идэг. Гар хэсгийн одоо мөч таригдал буюу одоо хуруунаас ахуулаад те яг энэ мөр хүртэл таригдсан хүмүүсийн групп. За нөгөө тал нь болохоор мэдээж хөлний тэр хурууны үзүүрээс одоо төнхний одоо үе хүртэл ахуулчихсан юм хүмүүсийн групп. Хоёр тусдаа яа тэгэхээр нөгөө хамт хийнгүүд хүмүүсийн хоорондын мэдрэмж бас арай өөр байна гэж айгу ярьжсэн байхгүй. Тэнгүүд нь хуваацсан байхгүй. Хуваангууд илүү их нөгөө гар таригдсан хүмүүсийн уулзалт хийхээр гарны хүмүүс нь илүү хэрдэг. Хөл таригдсан хүмүүсийн уулзалт хийхээр яг тэр төрлийн хүмүүс ирнэ. Мэдээж нөгөө нийлүүлсэн юм уулзалтууд бол байна. Тэгээ нийлсэн уулзалтын дээр нь хүмүүс өөрсдөө гоё сайн дураараа ингээ оролцоод явдаг. Тэгээд гинтлээс гарснаас хойш яг нөгөө улиралд нэг удаа хийгээд ирж яах энэ үед бас яг би нөгөө 21 онд магистраар яг мөч таригдсан хүмүүсийнхаа одоо дээд мэдрэлийн үйл ажиллагааг гэмтлийн дараах стрессийн эмгэгийг дээд мэдрэлийн үйл ажиллагааны онцлогтой холбон судалсан гэдэг нэртэй мегмар агшаараа удирдуулад би диплом хамгаалсан. Тэгээд яг нөгөө тэр хүртэл хийсэн тэрнээс хойш хийсэн хоёр шал өөр исэн. Одоо бүлгийн уулзалт хийх хоёрыг. 21 он хүртэл хийхдээ бол 17-аас 7-оос 21 он хүртэл хийхдээ бол нэг тийм сэтгэлийнхаа нэг юм хийчихсэн гэдэг нэг тийм юмар явсан юм шиг. 21 оноос хойш болохоор нөгөө хүн чинь диплом бичихтэй амар их юм сурдгийн байлээ л дээ. Ер нь ингэж хийх хэрэгтэй байсан юм байна. Энэ нь буруу байсан юм байна гэл тэгээ багштаас айгүй олон зэмлүүлж исэн. Гэхдээ тэр зэмлэл болгоныг айгүй сургамж гэж хүлээж аваад тэгээ бүжи чи юу ээ чи ангаахын диплом бичсэн юм уу гэл яана агшаа гэл тэгэл ингээл нөгөөдгөө засаж янзлал ингэж явах та би маш их юм сурж ирснэ дараа нь олж мэдэж байгаа байхгүй. Тэгээ 21 онд бол яг юм онлайн дээрээс нь айгүй мэрэгжлийн айгүй юм дараагийн төвшний болсон юм шиг санагдсан. Тэгээд ямар ч байсан одоо хүртэл нэг манай одоо мөч таригдсан хүмүүсийн уулзалт бол нэг 100 гаруй хүнтэй байна уу? Ямар ч чат групп нэг 100 гаруй хүнтэй байна. Яг 90 очин янз бүрийн юм байдаг л та. Гэхдээ ямар ч байсан нөгөө бид нар бол нэг юм community олсон. Тэгээд нөгөө хүмүүс ирж хайж олсоор байгаад тий одоо гимтлээс одоо хүнээ явуулдаг, нэгээс хүнээ явуулдаг, хавдраас хүнээ явуулдаг, тий 3 дугаар эмнэлгээс хүнээ явуулдаг гэх мэтэр группийн талаарх мэдээлэл бол нэлээ сайн бас очсон болов уу гэж бодсон. Тэгээд нөгөө хуруугаар таригдaltaй холбоотой хүмүүсийнхаа бас мэдээллүүдийг олон нийтэд бас ингээд хүргээд ангууд хүмүүс өнгөрсөн 7 хоног тагалгаанд орсон юм ингээд тантай уулзмаар байна ч гэдэг юм аа. Тийм байдлаар бас ирэх нь бас түгээмэл мэдээж бас давхар нэг үйлдвэр ослоор гимтсэн бол ийшээ ирээд нөгөө сэтгэл санааныхаа хөврлийг барагдуулах явахта бас сэтгэл зүйчтэй уулзъя гэж орж ирэх нь бас их түгээмэл. Тэгдэг. Тэгэхээр нөгөө бас яг тэр шугамаараа ч гэсэн бас хүмүүс манаас орж ирж байгаа. Тэгээд нөгөө ийм групп байгаа шүү гэдэг ингээ өө тэгээл да орё л да уулзъя л да гэл тэгээд нөгөө хаа байсан
одоо тэгээ зүүн аймгаас баруун аймгаас гэдэг ингээд нөгөө эртнээс зарлцгаар хүмүүс амар цаг гаргаж айгүй юм сэтгэл зүтгэл гаргаж ирдэг. Заримдаа бас нөгөө нэг одоо ажлынхаа хажуугаар иймэрхүү юм хийгээл за бүжээч одоо өөртөө амар их юм одоо ажил нэмжинг хэрэг байна уу гэж бас айгүй бодно. Гэхдээ яг нөгөө тэгэж бодоол ингээл уулзалт руу оронгууд хаа холын хүн ирсэн мангад би бас өөрөөсөө заримдаа амар хичиж байгаа байхгүй. Энэ хүн хүлгүүч гэсэндээ гаргууч гэсэн энэ уулзалт ингээд хүлэн зорин байж ирж байгаа чи нэрээ гэж бас бодоод. Тэгээ угаасаа нөгөө яг тиймэрхүү хүмүүсийн бас дунд ажиллаж байгаа учраас дандаа ийм талархах шалтгаантай байгаа да бас айгүй баярлалдаг. Тэгээд нөгөө амар их юм хүсгүй. Гэхдээ байгаа одоогийнхаа амьдралд амьсгалж байгаа да бүрэн бүтэн байгаа да бас айгүй юм талархах шалтгаануудыг бас хүсвэсэг айгүй юм гоё бий болгодог. Тэгээд групп дотор хүмүүс маань айгүй халуун дулаан байдаг болохоор тэд нартайгаа айгүй юм нээлттэй гоё идэг. Ер нь бол тэгээ нэг уулзалтаа хүсүүлээс тийм. Өөрөө ч гэсэн юм гоё урам авчтэй гэж байгаа. Гэтэ яг нөгөө ингээд хүн чинь мундаг болоод тийм гэж бол байдгүй маань гэж бол бодсон. Яа тэгэхээр хийж явах хавцтай л сайжирд юм байна л гэж ер нь тэгжил ойлгосон шүү дээ. Тийм. Тэгээд яг 21 оноос хойш тэгж хийхдээ бас энэс махна штэ гэл манаас хөрхөн мамар агш маань манай бүжээ магистрийн ажлыг ажил болгоо явж байгаа гэл тэгэнгүүт нь би бас айгүй гоё баярлж ийсэн. Ер нь бол миний магистрийн ажил бол айгүй мүлжүүртэй гэж боддог. Би тэгээл нөгөө гэмтэлтэй жахтаа сая энд ирэхтэй ч гэсэн нөгөө үйлчлэл ямар нэгэн асуудал гараад за яг хаанаас харах уу гэж бодонгот мэдээж хүн чинь нөгөө мэдчихсэн юм мартад санах юм байна шүү дээ. Тэнгүүд буцаад намаа одоо диплома гаргаал өө өстэй эргүүлээлтэй ингээл нэрээ штэ гэл тэгэл айгу байнга л нөгөө амар мүлжүүртэй дипломын ажил хийсэн айгу баяртай байдаг. Тийм. Ер нь гэхдээ нөгөө цаашдаа чамааг яриулахгүй бах өрөө. Зүгээр. Нөгөө юу ая гэж бодоод яг энэ нөгөө гинтийн хосол гинтлийн дараах эсвэл ийм цочрлын дараах яг практик дээр ажиллаж байгаа сэтгэл зүйч нартай зориулж юм гарын авлага хий гэж бодсон. Нөгөө талаараа бас мэдээж нөгөө сэтгэл зүйч дээр очиж чадахгүй тэгээ үн хөлс нь өндөр байна, хэцүү байна. Гэхдээ би ямар ч нэг өөртөө ажиллах юмсан гэж бодож байгаа хүмүүст зориулаад зүгээр ингийн иргэдэд зориулаад бас нэг тийм ном гаргая гэж бас бодсон. Номч байхтай нөгөө ийм хөөрхөн дэвтэр гаргая гэж бодсон. Тийм тэгээд нөгөө тэр санаа бол миний толгойд их удаан яваа гэхгүй юу. Гэтэ нэг 60% таа явж байгаа ч гэсэн би бас яг үргэлжлүүлж бол чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд тэрэнд жоохон эхлүүлсэн юм байна шүү дээ. Ер нь яг миний үндсэн нөгөө магистрийн дипломыг барьж аваад тэгээд яая гэж бодоод тэгээд саяхан бас доктортой орж таарад доктортой орё гэж ер нь мэрэгжил дэвшлүүлэе гэж хүсдэг. Тэгээд багш сургууль руу очиод бүртгүүлснийхаа дараа би яг юугаар хийх вэ гэж бодож байхдаа эсвэл одоо яг мөч таригдсан кейс дээрээ докторийн ажлыг хий. Эсвэл одоогийн ингээ ажиллаж байгаа тий сэтгэл санааны хохирлын одоо дараах шинжилгээний дараах тий яг энэ өөрийнхөө байгаа энэ позишныг ашиглаад бас хийж болох юм аа гэж бодсон. Ер нь бол бас л ингэж яриул манай Монголын талаар бас хийгдсэн судалгаа шинжилгээний ажил хэрүүлээ гэвэл саяхан 23 оноос хойш анх одоо сэтгэл санааны хохирол барагдуулж эхэлж штеп. Энэ бол хуулийн батлагдаад. Тэгэхээр бидний хувьд бол яг нөгөө энэ шүүх цагдаагийн газар байх те энэ суур юм бол мэдээж нөгөө бидний тусгай мэдлэг буюу сэтгэл судлалын мэдлэг. Хоёрдугаарт мэдээж энэ хуулийн мэдлэг. За тэгээд нөгөө криминолог буюу те яг энэ гэмт хэргийн одоо процесс гэж яг юу юм бэ гэдэг энэ талаар бас ер нь суур мэдлэгтэй байх хэрэгтэй гэж Оросын багш нар маань хэлсэн. Тэгээд тийм болохоор яг салбар бас сонирхож байгаа л те яг энэ мэдлэгтэй байх хэрэгтэй. Нөгөө баахан нөө crime сонсож байгаад ороод ирж байгаа хүмүүс бас байна. Гэхдээ тэр чинь нэг тийм одоо юу биш аахгүй нэг ингээд сонсож байсан учраас ингээд ороод ирсэн юм аа гэх. Тэнгүүтээ яг бодит кейс дээр ирэнгүүт ингээд балмагдаад байгаа хүүхдүүд бас нэлийн харагдаад байсан. Тэгээ би яг нэг үе ганц нэг одоо оюутнууд дадлагаар аавна. Гэхдээ илүү нөгөө чанартай хий юм сурах гэсэн оюутнуудаа бас авахыг хүсдэг. Эргүүлээд жоохон энэ дадлагынхаа хугацаанд жоохон юм сураад явчаасаа гэж боддог болохоор юм хийхгүй бодээ ингээд дүн авахын тулд л ирж ин гэж бодохоор жоохон айран санагдаад. Одоо энэ үедээ л гоё тэг ингээд мэдхгүй чадахгүй би бол ингэж боддог. Хүн оюутан байхад те одоо
ямар ч гэсэн нэг одоо аль нэгэн сургуулийн юунд байж хахад бол надад мэдгүй байх эрх байдаг байхгүй. Тийм үстэй. Одоо оюутан байхдаа 10 жил байхад бол надад мэдгүй байх эрх бол байсан гэх юм уу. Тэгээ яг нөгөө сэтгэл зүйч болоод ингээ гараад ирэнгүүт хүн болгон тэр яад ингээл аюу асуудаг шүү дээ. Ялангуяа төгсөж байгаа бол тэрийг ч уулзуулъя, энийг ч уулзуулъя гэл тээ. Тэгээд нөгөө төгсөд гараад ирсний дараа бол мэдгүй байх эрхгүй болчдөг. Тэгэл мянган юм асуун нөгөө болгонд чинь чадахгүйгаа их мэдрэн штэ ер нь. Гэхдээ яг нөгөө өөрийнхөө байрж авсан салбараа яг өөрийн юм шиг гоё ингээд суралцаад явбал гой санагддаг. Ер нь бол бид жааха. Тэг ялангуяа яг энэ нэг шүүх шинжилгээ тий яг энэ чиглэлээр явах хүсэж байгаа оюутнуудад хандаж та бас ямар зөвлөгөө өгмөр байна. Сая барыг зөвлөгөө өгчлээ шүү дээ. Таны зүгээс өгөх нэг тип гэх юм уу одоо тий. Тэг сурах юм бол дуустгүй юм бэлээ л гэдгийг бол айгуу сайн харцсан, мэдэрсэн. Тийм болохоор гоё нэг юм сурах хандлагатай байгаарай. Хэнийг үгийг даах хандлагатай байгаарай. Дээрээс нь оюутан байж байхдаа жоохон зөвлөгөө өгчмээр байна. Нөгөө одоо юу гэдэг сэтгэл зүйчийн одоо хяналтанд ор те нэг юм супервайзер та. Тэгээд болж гинөө болохгүй байна уу? Тэр нэг юм зөвлөгөө өгөх мэдрэмжийг бас айгу авч үзэх нь айгу одоо чухал. Тий, дээрээс нь өөрөө супервайзер таах нь амар чухал. Тэгээ нөгөө олон хүнд кейс аваад байвал бас хүн лимчин бас айгүй хэцүү болно. Тэгэхээр яг сүүлд ирсэн хэдэн оюутнуудаа харахаар болохоор ингээд одоо зарим нэг ингээд нөгөө хүнд кейсүүд орж ирээл тэрийг яхахтаа нөгөө дагаж хямраалч гэдэг юм уу жоохон юм хэцүү болоод байсныг нь харж ирсэн байхгүй. Гэлтэй тэнгуут нь би бас та нар яг ингүүл бол энэ хүнд ерөөс тусалж чадахгүй шүү гэх тээ. Яг нөгөө өөрийгөө бас яг одоо мэрэгчлэнийхээ байр суурин дээр ингээ аваач тайз сурах хэрэгтэй гэл тээ. Тэгжсэн. Ер нь бол би ч гэсэнтэй одоо мөч таригдсан хүмүүстэй одоо тусламж үйлчлэгээ үзүүлэхийн тулд би донд нь хөлөө тайраад сууж чадахгүй л байхгүй. Гэхдээ нөгөө одоо бидний судалдаг шинжилгээ ухаан бол үнэхээр гоё өргөн, үнэхээр гоё судлах юм ихтэй. Аюу гоё шинжилгээ ухаан шүү дээ. Тэгэхээр аль нэг гоё чиглэлийн барьж аваад тэрнийхээ талаар бүр гоё гүнд нь ортолтой нэг юм өнгөц мэдлэгээр л одоо энэ нь ингэдэм байна, энэ нь ингэдэм байна гэдгээс илүүтэйгээр хүн яг юм гүн мэдлэгтэй байна гэдэг ч өөрөө бас амар юм чухал санагддаг болсон. Энэ одоо нас явсных уу? Туршлагыг хахаа бас тэгээд нөгөө 4 жил чинь дөрөвхөн биш одоо амар төвхтөө ядаргаатай санагдаж болох ч гэсэн тий. Тэр хугацаа л хамгийн гоё юм өөрийгөө гоё хөгжүүлэх те хүнээс юм асуусан ч эргүүлээд одоо жишээ нь би оюутнуудаа зөв буруу гэлгүй надаас асуу би та нарыг ийм мэдэхгүй байхдаа яад ингэж би ерөөсөө хэлэхгүй би угаасаа мэдэхгүй байж байгаа л ингээ явцдаа би ингээ мэддэг болсон тийм болохоор асуу гэдэг ингээ нөгөө айгүй асуулахад сургаж байгаа байхгүй ер нь тэгэхгүй бол да ийм л юм байна гэдэг тэрнийхээ нөгөө ялгаа заагийг мэдэхгүй шинж тэмдгүүдээ мэдэхгүй те ингээд эн чинь тэгээ юу ч мэдэхгүй гарна гэдэг чинь тэгэл дараа нь бидний үйлчлүүлэгч одоо юу ч мэдэхгүй хүн дээр очихоор одоо яах вэ те бас нэг юм хохирогч би болмооргүй шүү дээ те миний мэдлэггүй байдлаас болж те тэгэхээр ямар тач өөрийгөө бас гоё ингээд нөгөө өнгөлж те өөрхийн чадж байгаа мэдж байгаа зүйлээ гоё одоо сурахыг хүсэж байгаа зүйлээ илүү гоё ингэж нарийн гоё судалж сурвал гоё ах гэж бас бодож байна. Тэгээ үүн дээр нэмэгдэж ямар ч хийсэн өөрийн гэсэн гоё хобби сонирхолтой тий энэ хүн шиг гитар тоглодог. Чи гитар тоглодог. Дуустдаг. Дуулж болж гин. Тэгээд гоё. Уулан талхаж болж гин гэж. Тэгээ нэг юм гоё бүр хийхээрээ бүр ямар гоё гэж гэл ингээ гоё юм каферч хийдэг гоё юмтаас болмоор санагддаг. Тэгэх юм бол энэ ажлыг хийхэд бол амар юм хэцүү бол биш. Гоё өөрөө нөгөө яг юм нөгөө чамаас ажилчин үнэртэх хэрэгтэй гэдэг шиг. Тэг чатгаараа ямар ч хэлээсээ гоё. Ажлаа гоё ивэл гоё штэ тий. Дурлаж хийвэл өдөр болгоны гоё ажилчин гоё. Цаг хугацаа гоё өнгөрнө. Хамт олонныхоо дунд гоё тий ингээд нэг юм гоё урамсгалыг бий болгож тий янз бүрээр бидний ажил бол нэрээ альт салбарт амар гоё хөргөж
илүү гоё одоо сайжруулж те хүмүүст амар гоё сонирхож штэ ер нь бол сэтгэл зүйч гэхээр тэгэл вау гэл ингээл хамаг зовлонгоо ярихад бэлэн те ер нь бол бэлэн гэхдээ хэрэгцээ байгаа. Гэхдээ бид нар одоо тэрнийг зөвхөн ингээл хоёр хүний хооронд ийм харилцан яриа шиг биш те бид нар яг сэтгэл зүйчийн мэрэгчлэлийн хүн байгаад яг ингээд тухайн хүнтэйгээ яриагаа яаж чиглүүлдгийг яаж асуудлыг нь илэрхийлүүлдгийг те яаж ажиллахын хэдэн удаа явуулалт хийдэг ингээл ингэх юм бол бас нарийн юм байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө гой зөвлөгөө авч сураад хүнд гой яг ийм л мэдрэмж байд юм байна штэ гэдэг тэр нэг юм мэдрэмжийг авсныхаа дараа яг одоо сэтгэл зүйч болохдоо бас гой шамдвал одоо үнэхээр сайн байх болов гэж бодож байна. Одоо мөхөс миний би гэж бодож байна. Юу мөхөс байхгүй та. Тэгээ гой нөгөө хамгийн гой багш нар байдаг болохоор тэгэл би ч одоо чадахгүй юм байвал тэгэл багш нар руугаа үг үлдээдэг. Мессеж үчдэг. Тэг ингээл чадгаараа утас зогтдог. Тэг тэгэл яана багшаа ингээд яах уу гэж асуугаад гой тийм байх чинь амар гоё тэмтэй гэж нэг юм ард нэг юм төвшгтэй. Тийм ингээд нэг хүмүүс байгаа гэж бодохоор тэгэхээр гоё тийм супервайзер нартай болоорой гэж хэлье. Тийм ээ. За ямар ч тач өнөөдрийн дугаарт маань ингээд цаг зориулаад оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд бид хоёрын ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. 3 жилийн дараах ярилцлага ингээд өндөрлөж байна шүү. Тэгээд бас таныг сонсож байгаад бас яг юм айгүй гоё дахиад бүр дэлгэрүүлж таныг ингээд сонсомоор сэдвүүд айгүйх гарч ирж байна. Тэгээд дараачийн дахиад нэг дугаарыг тэсэн ядаг хүлээж байна. Удахгүй би YouTube нэнэ. Бас миний нэг хобби байгаа шүү. Тэгвэл project-ийн YouTube-ыг нь бас хүлээж. Тэгээд таныг бас сонсохдоо үргэлж бас маш их мотивац, урам зориг авдаг шүү. Мэргэжлээсээ нэрэл мэргэжлээ үнэртүүлдэг сэтгэл зүйч шүү. Өнөөдрийн дугаартай маань бас хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаар маань шүүх шинжилгээний ерөнхий газраас та бүхэнд хүрч байна. За тэгээд баяртай. Баяртай.